Сайн байцгаана уу? Бүгд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би өөрийнхөө туршлага төрж байсан, авч байсан мэдрэмжүүд бясалгалын үеэр тийм ээ. Тэгээд доктор Жо Диспензагийн бясалгалын талаар өөрийн төрсэн бодол гэдэг ч юм уу. Тэгээ олон зүйлийн талаар базаад ярих гэж бодлоо. Энэхүү тархиа өөрчлөл хэмээх бясалгалын аргатай танилцахаас өмнө энэ бясалгалын аргаар бясалгал хийж сургалтанд сууж үзэхээс өмнө нэг 4-5 жил орчим би ямар ч бясалгалын зүйлийг сонирхоогүй явж исэн. Тэрнээс өмнө хангалттай урт хугацаанд нийтдээ нэг 4-5 орчим бясалгалын аргыг турш үзчихсэн. Энэ турш үзнэ гэдэг маань ердөө 1-2 удаа хийгээд ч юм уу те. За энэ онц хүн байна гэдэг ч юм уу. Нэг өөрт таалагдах нэг хамгийн анхны мэдрэмж байдаг шүү дээ. Иймэрхүү мэдрэмжээ аваад орхиод исэн биш. Ямар ч байсан тодорхой төвшөнд уншаад судлаад энийг ер нь турш үзье. Надад ямар үр дүн гарах нь уу гэдэг ч юм уу. Ийм байдлаар ийм шийдвэр гаргаад багадаа 3-4 сар зарим нь бүр хэдэн жилээр нэлээ олон жилээр хүртэл хийжсэн юм бясалгалууд байгаа. За тэгээд тэр бясалгалууд нь яг ямар бясалгал вэ гэдгийг нэр усын дурдж хэлэх шаардлагатай биш гэж бодож байна. Ягаад гэвэл тэр бясалгалын аргыг би сайн муу гэж ямар нэгэн байдлаар дүгнэж хэлэх гээгүй. Угаасаа ч тийм өөрийн зүгээс дүгнэх тийм боломж байхгүй. Ягаад гэвэл хүн болгоны төвшин, хүн болгоны одоо тэр уулын оргилд гарах замууд нь бүгд өөр байгаа тий. Тэгэхээр нэг хүнд тохирсон зүйл нөгөө хүнд тохирохгүй байж болно. Тийм учраас хүн өөр тохироогүй гэдгээс нь хамаарат энэ бол сайн байна, эсвэл муу, энэ бол та нарт тохирохгүй, тохирно гэдэг ч юм уу. Энийг ийм хэлэх, тэгж ярих боломж байхгүй. Тэгж үнэлт дүгнэлт гаргах тийм чадвар боломж байхгүй гэж би бодож байна. Тэгэхээр тэр олон бясалгалуудын одоо туршиж үзэх гол шалтгаан сэтэл нь юу вэ гэхээр бүр хүүхэд наснаас минь ахуулаад миний сэтгэл санаанд тийм зовнил төгшүүр байдаг байсан айдас. Тэгээд энэ айдас төгшүүр, энэ сэтгэлийн тэр хоосон байдал энэ маань одоо миний өөртөө итгэл өөрийгөө үнэлэх үнэлэмжинд маш муугар нөлөөлж ирсэн. Магадгүй өөрийгөө үнэлж чадахгүй байснаас болоод тэр бүхэн байгаад байсан ч юм уу. Ямар ч байсан энэ эдгээр зүйлс нь хоорондоо айгүй уялдаа холбоотой маш ойрхон бие биенээс хамаарсан юм зүйлүүд байдаг. Тэгээд тэрхүү нэг өөртөө үл итгэх байдал маань амьдралдаа гаргах шийдвэрүүдэд маш хүчтэйгээр тэгээ дандаа сөрөг байдлаар нөлөөлдөг. Одоо өөртөө амьдралдаа хөгжил дэвшил гаргая, би ийм зүйл суръя, тийм юм руу амьдралаа хөгжүүлье гэдэг ч юм уу, тэ амьдралдаа юм чухал алхам хийх болгонд тэр маань нэгэнт би өөртөө итгэх, итгэл багтай, өөрийгөө үнэлэх үнэлэмж багтай учраас түүнд маань нөлөөлж исэн гэж ойлгож болно. Дандаа сөргөөр тэ нэгсэндээ тийм амьдралд маань ахиц дэвшил хөгжил авчрах тэр алхмуудаас намайг дандаа хойш нь татдаг, ухраадаг, тэр бүгдээс болиулдаг. Тэгэл нэг юмнаас айсан бяцхан хүүхэд нэг өрөөний буланд суухтай адилхан юмнаас хойш суугаал дандаа өөрийгөө би чадахгүй дээ, за энийг би мэдгүй дээ гэж бодох те. За эсвэл өөр хүмүүст дандаа харьцуулж бодох байдлаар эднээс юм мундаг юм чинь. За би яг энэ шиг ийм одоо царайлаг биш гэдэг ч юм уу те, өндөр биш, эсвэл ийм чадaltaй хурдан гүйдэг биш, эсвэл ийм тоондоо ийм сайн биш учраас би нэг чадахгүй болио, турш үзэхгүй гэдэг бүр турш үзэхээс хүртэл одоо айддаг гэдэг ч юм уу те, хой суудаг ийм байдалд хүнийг оруулцдаг тэр айдас гэдэг маань. Тэгээд яг уу насанд хүрсэн хойноо тэрхүү айдас гэдэг маань мэдээж алга болоод гэхдээ тэр нэг алга болсон биш л байгаа юм л да. Нам гүн болсон байгаа юм. Бүр тийм тодоор чангаар дуурхаа болоод тодорхой төвшөнд ингээ нуугдмал байдалд орсон гэх юм уу? Нэг тийм байдалд ордог юм байна лээ. Гэсэн хэдиж тэр мэдрэмж байгаад идэг. За тэгээд миний нэг бяцлал хийгээд явж исэн эрэл хайгуул болж исэн зүйл маань юу вэ гэхээр миний тэр сэтгэл байсан тэр том хоосрлыг нөхөх, дүүргэх зүйлийг хайж исэн өөрийн мэдлгүй те далд хумсараа гэдэг ч юм уу. Дотоод тэр сүнсний дуудлагаар гэх юм уу. Тэгээд хэрвээ тэр маань дотоод тэр сэтгэлийн хоосрол маань дүүрсэн цагт мэдээж би өөртөө итгэлтэй ч юм уу шал өөр мэдрэмжтэй болоод ирнэ л дээ те.
Тэгээ тийм зүйлийг хайгаад явж исэн. Гэхдээ тэр хэд хэдэн сонгож хийсэн, туршсан олон сарын турш, олон жилийн турш хийжсэн бяцлалууд дотроос яг тэр хоосролыг манд дүүргэсэн тийм бяцлал байгаагүй. Магадгүй тэр бяцлалаа би дутуу хөтөө муу хийсэн байж болно. Чанар муутай тэ сэтгэл гаргаагүй гэдэг ч юм уу олон янзын нөхцөл байдал байж болно. Магадгүй миний замнах, миний явах тэр арга замнал биш байсан байж болно. Гэхдээ сонирхолтой нь юу вэ гэхээр тэр янз бүрийн бяцлагыг туршиж үзээд ингээ хийж явах явцад янз бүрийн үзэгдлүүдийг олж мэдчихсэн одоо юу гэдэм бэ анзаарч исэн тийм үзэгдлүүдийг харсан гэж хэлж болно. Хамгийн тийм сонирхолтой нэг л удаа байсан. Тэг олонныхын давтагдаагүй нэг тийм нэг үзэгдэл нь юу вэ гэхээр гэтээ энэ бол юу шүү. Энэ доктор Жо Диспензагийн бяцлалын үед мэдэрсэн зүйл биш. Шал өөр олон жилийн өмнө мэдэрч ирсэн тийм зүйл шүү. Тэр нь яасан бэ гэхээр яг бяцлалын явцад би өөрөө магадгүй тэр миний оюун санаа ч юм уу сүнс ч юм уу те ингээд биеэсээ ингээд гараад яг биеэсээ гарсан үе мүй гэдгийг би огт санахгүй тийм зүйл миний тийм ойтойнд бол байхгүй юм. Ямар ч бас нэг мэдсэн чинь тийм их өөрөөсөө тийм гэрэл цацруулсан. Гэтэ тэр гэрэл нь тийм айгу зөөлөн гэрэл байсан. Ийм үүл шиг гэмээр юм уу тийм нэг өглөө ингээл зуны өглөө бороотой тэг шүнжингээ бороод өглөө болоход ингээ манан бодон хөөрдөг шүү дээ. Яг тийм манан бодон руу маягтай тийм зүйл. Гэтэ дотроо бас өөрөө гэрэлтэй, өөрөөс нь тийм гэрэл цэцэж байсан тийм нэг зүйл рүү хэмжээ дамжааг нь би бол огт мэдгүй, дүрсэлж чадахгүй. Тийм зүйл рүү би яваад орсон. Тэгээд тийшээ явж ороод юу мэдэрсэн бэ гэхээр тэнд ормогцоо би миний тэр нэг хоосрол моосрол юу ч байхгүй болоод би бүх зүйлийг мэддэг болчихсон байсан. Тэнд ямар ч асуулт тэ ойлгомжгүй юм огт байхгүй. Нэгсэндөө тийм дээд мэдлэгийн сан гэх юм уу, мэдээллийн сан гэх юм уу тэрнтэй шууд автоматар ингээд шууд холбогдсон яг тийм байдлыг мэдэрсэн. Тэр айгуу бас сонирхолтой гоё байсан. Тэгээ тэнд ямар ч тийм одоо нэг айлгах айдас хүйц төрүүлэхээр ч юм уу тийм зүйл огт байгаагүй. За тэгээ тэнд бол бүх мэдээлүүд байсан. Би хүсвэл одоо яг ямар нэгэн байдлаар хэрвээ би тийм байдалд орно гэдгийг мэдчихсэн бол за энэ айгуу сонирхолтой. Энэний хариулт нь юу байсан бол те энэ явдал энэ одоо яаж төгссөн бол эсвэл өнгөрсөн үед яг энэ яг яасан бол доо гэдэг ч юм уу те нэг юм тодорхой асуултаа байх байсан байх. Гэхдээ би яг бяцлагын явцад яг тийм юу руу тийм орчин руу тийм мэдрэмж дунд орчин гэж өөрийгөө мэдээгүй байсан учраас тийм бэлцсэн могт байгаагүй. Гэхдээ тийшээ ороод надаа ямар ч юу ч асуух тийм сонирхох шаардлага байхгүй болцсон байгаа гэдгийг мэдэрсэн. За тэгээд дараагийн нэг сонирхолтой тийм төрсэн мэдрэмж нь юу вэ гэхээр тэнд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг 3 цаг байхгүй байсан. Тэнд зөвхөн одоо цаг л байж байсан. Гэтэ тэнд бол зарим зүйлс биднээс өнгөрсөн болсон гэдэг тэг үйл явдал маань тэнд яг одоо цагтаа байж л байсан, ирээдүйд болох зүйл бас л одоо цагтаа байж л байсан. Тэнд биднээс дэлхийд ирэх шиг өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цаг байгаагүй. Бүх зүйл тэнд нэг л яг одоо гэдэг мөчөд оршиж исэн гэдгийг л мэдэрсэн, тийм мэдрэмж авсан. Магадгүй өөр байсан байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол төрсэн мэдрэмж тэр л юм. Би зүгээр өөртөө төрсэн мэдрэмжэл та бүхэндээ хуваалцаж ярьж байна л да. Өчөө нэг анзаарсан, харсан, над ажиглагдсан зүйл юу вэ гэхээр за тэрхүү гэрэл дотроосоо өөрөөсөө ингэж гаргаж харуулж исэн, харуулж байгаа тийм дотроосоо ингэ гэрэлтжсэн тэр үйл мэт дотроо бүхий л мэдээлэл зэргийг агуулсан тэр зүйл дотор түүнтэй энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа бүхий л амьд биетүүд ургамал ан амьтан хүн юу гэдэг бүгд ийм нарийнхан тийм гэрлэн хялгас мэт гэх юм уу тэр нарийнхан утас шиг тийм холбоогоор холбогдсон байсныг харсан. Нэг ёсондоо яг тэр үед би мэдээж хүн чинь нэг тийм сүнсний гэх юм уу те ийм эрэл хайгуул хийж явж байгаа хүмүүс маш олон зүйлсийг уншдаг л да. Тэгээд нөгөө бид бүхэн бүгдээрээ нэгдмэл нэг юм а гэж олон тийм мэрэгэн хүмүүстэй өөрсдөө одоо юу гэдэг ямар ч сууд гэх юм уу мэрэгэн гигэн болсон тийм хүмүүс тэгж хэлсэн дурдсан байдгийг та бүхэн санаж байгаа бах. Бид бүгд нэг юм а гэд. За тэгээд нэг дэлхий дээр бид нар чинь өөрсдөө зөвхөн энэ бие гэдэг энэ өөрийнхөө хязгаарлагдмал
гурван хэмжээс оршихуудаа оршчихсан түүндээ итгэжсэн байгаа хүмүүс маань за энэ хүн юу яриад байгаа юм болоо гэдэг аргагүй яхаа философийн утгаар тийм байдаг байхаа гэдэг ч юм уу ингэж боддог байх. Гэтэл би тийшээ очисныхоо үр дүнд би өөрөө хүсэж очисон биш л те. Зүгээр бяцлалын явцдал тийм процесс болол өнгөрчихсөн. Тэндээс тэр гэрэлтэй тэр бурханлаг гэх юм уу тэр мэдлэгийн сфера дотроос түүнтэй бүх амьд биетүүд холбоотой байсан гэдгийг харсан л да. Тэгээд энэ маань тэр хүмүүсийн хэлээдсэн oneness буюу одоо нэгдмэл нэг бид бүхэн бүгдээрээ нэгдмэл нэг л юм аа гэдгийг утга учир энэ юм байна л гэж ойлгож авсан юм байна. За ингээд яг иймэрхүү юмыг мэдрээд өнгөрсөн. Тэгээ тэр маань бас маш богинохон хоромхон хугацаанд болсон байх шиг байсан. Тэгээ буцаад тэгээ нэг мэтгэл бяцлагынхаа байдалд ингээд завлаад сууж исэн ийм байдалтай нэг мэдс орцсон байсан. За тэгээ энэ байдлыгаа би буцаад мэдрэх гээд яг тэр төвшөндөө тэр орчиндөө дахиж очихыг айгүй хүсэж исэн тийм хүсэл нэгэсэндээ шунал гэх юм уу. Нэгэсэндээ яг тэр мэдрэмжэндээ би нэг хэсэг хугацаанд хүлэгдсэн гэж хэлж болох үс ийм мэдрэмжтэй байсан. Гэтэл яг тэр байдлаа би дахиж орч чадаагүй ингээд өнгөрсөн. Тэгээд тэрнээс гадна бас шал өөр мэдрэмжүүдийг бас цөөн босуудаа авч мэдэрч исэн тийм зүйлүүд байдгаа. Гэтэ тэр бүхэн ер нь бол чухал биш юм байна лээ. Магадгүй тэнд бол надаа ямар нэгэн төвшөнд юм ухааруулах гэсэн ойлгуулах гэсэн тийм мэдээлэлтэй ямар нэгэн байдлаар орж ирсэн байх боломжтой. Гэхдээ яг энийг ярьснараа за ийм зүйлийг мэдэрснээрээ бид бол тийм гэгэрсэн ч юм уу мундаг болцсон тэгээ бэлэг ухаан нээгдсэн гэсний одоо шинж бол биш юм аа. Энэ маань зүгээр л нэг тийм мэдрэмж аваад өнгөрж байгаа юм. За жинхэнэ бэлэг ухаан нээгдэнэ гэдэг ч юм уу гэгэрнэ гэдэг маань ганцхан удаагийн тийм нэг цэлс хийсэн гэл тийм үйл явц биш. Энэ бол алхам тутамдаа бидний амьдрал өдөр тутам багаар жижигээр бид альва зүйлийг анхаарч анзаарч эхлэх те яг энэ үйл явцыг ерөнхийдөө тэр гэгэрэл ч юм уу гэж ер нь нэрлэдэг баг. Тэгэхээр тиймэрхүү магадгүй янз бүрийн бяцлал хийж байгаа хүмүүс, хийдэг хүмүүс, бяцлалыг сонирхож байгаа хүмүүс мэдээж миний энэ яриаг сонсож байгаа байх. Тэгэхээр яг бяцлаглалын явцад үүсэж байгаа тэр мэдрэмжүүд юу ч үж болно. Нөгөөдөр нэг сони юм мэдрээл маргааш нь бас нэг өөр юм нөгөөдөр нь бүр айгу таагүй зүйлч бас мэдэрч болох боломжтой шүү дээ. Тэгэхээр тэр бүхэнд баригдах шаардлагагүй л гэж би гол нь хэлэх гээд байна л да. Нэг гоё юм мэдэрчээ тэндээс үнэхээр одоо ад жаргалыг ч юм уу тийм гоё юмыг мэдэрсэн байлаа гэж бодоход бяцлаглалын явцад яг тэрийг дахиж мэдрэх гээд тэрэндээ шунаад гэх юм уу нөгөөдөгтөө баригдаад түүндээ аргамжигдаад суух шаардлага байхгүй. За ийм болол өнгөрч окей гэж тэрэндээ сэтгэлээ өгөхгүйгээр түүндээ бүр ингэж татагдаж уягдахгүйгээр дахиад хийх ёстой бяцлалаа хийгээд явж их нь маш зөв юм байдаг. Тэгээ миний хувьд яагаад энэ олон бяцлаглалаа болсон бэ гэхээр тэр нэг сэтгэлийн за яг саяны тэр хэлсэн тэр үзэгдлийг мэдэрч ирэх хугацаанд миний сэтгэл санаа бол сайхан байсан. Тэгээд тэндээс буцаад буугаад ирэхэд буцаад өөрхөн байдаг тэрэндээ яг тодорхой туршлага авсан юу гэдэг нь тодорхой мэдрэмж авчихсан тийм байт юм байна гэдэг нэг жоохон зурвасгаан зүйлийг хальт хараад өнгөрснөөс биш өөр яг миний сэтгэл санаанд тийм том дөрвтэй өөрчлөлт ороод сэтгэл дүүрээд мундаг болсон тийм зүйл огт байгаагүй. Тэгээд миний нэг гол бяцлал хийгээд байгаа гэж гол зорилго маань юу вэ гэхээр тэр сэтгэлийн хоосон байдал тэр сэтгэл маань хургаад байсан айдас хүйдэс тийм тухгүй зовнил төгшүүр гэдэг ч юм уу энэ бүгдийг давж гаргах ч юм уу энэ бүгдийг байхгүй болохын тулд тийм бяцлал хийгээд төвлөрөө суудсан байгаа юм л да тийм. Гэтэл тэрний маань үр дүн нэх байхгүйсэн. Тэр байдал маань яг хэвээрэл байгаад байсан. Тэгээд нэг хэсэг сүүлд ямар ч бяцлал хийхэ болоод нэг хэсэг 4-5 жил ингээд явлаа л та. Тэгж жагаад өнгөрсөн жил энэ доктор Joe Dispenza-гийн бяцлаглалын аргыг олж сонсоод Сувда багшийн подкастаас иймэрхүү мэдээллийг олж сонсоод сонирхоод хийж үзье. За ингээд энэ сургуультанд ингээд бүртгүүлсэн эхний нэг сар бол тэгсгээд нэг юугаач мэдгүй нэг чанартай хийж чадаагүй. Нэгэсэнд яг үнэ хэлэхэд сэтгэл гаргаагүй гэж хэлэх юм уу. Тийм байдалтай байсан. Тэгээ 2 дахь сарын бас эхний нэг 2-3 удаагийнх нь тэгсэгээл нэг өнгөрцөн ажлын цаг завч нэг төвлөрч өгөхгүй ч юм уу те нэг иймэрхүү бас нөхцөл байдал шалтгаалсан жоохон зүйлүүд би гол нь би өөрөө сэтгэл гаргаагүй гэдэг нь маань хамгийн том асуудал л да. Тэгээ байж л яг 2 дахь сарынхаа сүүлийн 2 удаагийн бяцлал дээр үнэхэр гайхалтай үр дүн гарсан. Энэ маань юу вэ гэхээр миний тэр нөө насан туршид маань надад ингэж нөлөөлөөд амьдралын чанарт маань амьдралдаа айгүй тийм
том чухал шийдвэр гаргах алхмууд, шийдвэр гаргах үед маань дандаа сөргөөр, таагүйгээр нөлөөлж исэн тэр айдас хүйдэс өөртөө үл итгэх итгэл гэдэг ч юм уу тэр төгшүүр энэ бүх таагүй сөрөг мэдрэмжүүдээ 2 дахь сарынхаа бясалгал дээр сүүлийн 1-2 удаагийн бясалгал дээр илэрхий түүнийгээ давж гарч чадсан. Тэндээс юу мэдэрч авсан бэ гэхлээр бид бүхэн яг ухамсартайгаар бүр зоригтойгоор өөрөө зориудаар тэр бүгдээгээ давж гарч болдгийм байна. Үүнийгээ бид юун дээр анхаарах вэ? Ямар бодол дээр ч юм уу те анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдэг ч юм уу. Энийгээ зориудаар ингэж хийгээд хийж чадсанараа бид энийг давж гарах боломжтой байна гэдгийг олж харсан. Ягаад гэвэл яг түүнийгээ үнэхээр давж гарсан, ялсан ийм мэдрэмжийг би авч чадсан байхгүй юу. Бусад нэг түрүүчийн хийж турш үзчихсэн янз янзын үзэгдэл надад үзүүлж исэн боловч яг үнэхээр сэтгэл маань тэгж одоо дүүрсэн өөрийгөө одоо тэр дотоод сөрөг бодол мэдрэмжүүдээ ялж чадсан, давж гарч чадсан гэсэн мэдрэмжийг огт авч чаддгүй байсан. Тэр бол юунууд бол юунуудаас өөр байсан, түүнээс ялгарч чадсан ийм богино хугацаанд мөртлөө дээрэс нь бүр зориудаар ингээд ийм амжилтанд хүрч чаддсан байна гэдгийг харуулсан бясалгал бол энэ доктор Жо Диспензагийн бясалгал байгаа даа. Тэгээ анханасаа яг энэ бясалгалыг сонирхож хийх болсон шалтгаануудын нэг нь би урд нэг бичлэг дээр бас ярьж лээсэн да. Бүх алхам, бүх шатн дандаа шинжлэх ухааны үндсэлтэйгээр тайлбарлагдсан байдаг нь үнэхээр гайхалтай сайхан тийм сонирхолтой санагдчихсан. За ийм учраас ингэдэг тархины үйл ажиллагаа юм байдаг. Тэгээд бид бол бодол санаагаа зориудаар ингэвэл ингэн гэдэг ч юм уу те бүх үр дүн, бүх алхам явцуудыг, бүх техникүүдийг бүгдийн сайхан нэг бүрчлэн юу ч үлдээлгүй бүгдийг ингээд бүр тэр итгээл бидний одоо бурхан тэнгэр за магадгүй тэр миний түрүүн хэлжсэн тэр одоо оюуны дээд сфера гэдэг ч юм уу те тэр бүх зүйлүүдийг чинь тодорхой түвшинд яг л энэ шинжлэх ухаанч байдлаар бүгдийг ингээд тайлбарлаж ярьж айгүй ойлгомжтой байдлаар тайлбарлсан байдаг болохоор энэ доктор Жо Диспензагийн бясалгал үнэхээр гайхалтай сонирхолтой байж чаддаг л та. Тэгээд энд ороод ердөө 2 дахь сарынхаа үед би өөрийнхөө тэр дотор байгаа таагүй зүйлүүдээ өөрийн ухамсартайгаар зоригтойгоор давж гарч чадсан. За тэгээд миний хувьд яг одоогийн төвшөнд тэр айдас төгшүүр гэдэг ч юм уу энэ бүх зүйл нь 100% алга болцсон гэж би хэлэхгүй. Тодорхой хэмжээнд бас сэтгэлийн мухарт байгаа. Гэхдээ урд нь миний амьдралдаа шийдвэр гаргахад хамгийн том нөлөөлдөг хүчин зүйл бол тэд байсан бол одоо бол тэд тэр цаана булангаас хөөе гэл нэг дуурах те одоо чихэн сонсогдттой өгөөтэй холоос дуудаж байгаа юм шиг иймэрхүү хэмжээний чимээ дохио өгөх хэмжээний түвшинд хүрчихсэн. Бусд нь бол би өөртөө итгэх итгэл гэдэг ч юм уу энэ бүхэн маань үнэхээр одоо энэ бяцлалын ачаар мөн өөр дээрээ ингээд ажиллаж байгаагийн ачаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань хамаагүй өөр болсон, өөр түвшинд хүрсэн, хөгжсөн ийм мэдрэмжтэй явж байгаа. За тэгээ энэний үр нөлөө гэж би бодож байна. Юу вэ гэхээр ажлын илүү өндөр сайн ажлын саналууд тухайн үеэс бяцлал хийж эхлэхээс өмнөх үеийнхтэй харьцуулбал хамаагүй өөр түвшинд хүрсэн, өөртөө итгэлтэй болсон энэ айгүй тийм гоё ахиц дэвшлүүд зөндөө орсон. Шууд материалын амьдралын хувьд би үнэхээр айхтар болцсон гэж хэлэх зүйл одоохондоо байхгүй байна. Гэхдээ ер нь уламжлалт чанаржаал сайжраал яваад байгаа. Магадгүй би өөрөө заавал материалын амьдрал дээр илүү төвлөрөхөөсөө илүү дотоод сүнслэг хөгжлийн тэр хөгжил үйл явц үүндээ би илүү төвлөрөөд үүндээ илүү анхаарал хандуулж байгаа учраас бусад зүйл маань бас арай жоохон цагийн цагтаа гэдэг шиг явж л байгааз би бол тиймэрхүү зүйлд ер нь санаа зовхгүй төвшөнд байгаа. Тэгээд гол нь дотоод сүнслэг хөгжил, бэлэг ухааны хөгжил гэдэг дээр илүү би төлхөө анхаарал тавьж явж байгаа. За тэгэхээр тэр илүү янзын бяцлалын явцад гарч болох, мэдрэгдэж болох тэр олон янзын гайхалтай жож гэж хэлж болно те. Тиймэрхүү үйл явцад бид хитрхи шунах хэрэггүй, тийш анхаарал ер нь баг хандуулах хэрэггүй. Зүгээр анзаараад ийм байт юм байна гэд тэгээд өөрхөө үндсэн төвлөрөх ёстой зүйл дээрээ төвлөрөөд явах нь илүү зөв байдаг. Тийм янз бүрийн үзэгдэл бид хуурдагдаад, энэ тэнд хатагдаад, аргамжигдаад, тэгээд чөдөрлөгдөд үлдэх шаардлага байхгүй гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд хамгийн гол зүйл маань юу вэ гэхлээр бид гадагшаа харж байгаа тохиолдолд
гадны нөлөөлөлд автаад бид гадны хүчин зүйлийн аясаар хөдөлдөг ёстой л нэг салхинд хийсэж хамхуул шиг иймэрхүү л амьдралтай болчихно. Яг ийм амьдралтай ийм нөхцөл байдал үүсчих юм бол бид хизээч амьдралдаа эцэтэл хангалуун амьдралдаа хизээч тийм аз жаргалтай байж чадахгүй ийм нөхцөл байдал үүсдэг. Харин түүний оронд яг эсэргээрээ бид бүхэн өөрийнхөө дотоодод өөрийнхөө тархи толгойд юу болж байна, ямар мэдрэмж төрж байна, юун дээрээ бид анхаарах ёстой юм гэдэг ч юм уу. Ингээд ирэхлээр өөрийнхөө анхаарлыг дотгошоогоо хандуулаад ирэхийн цагт энэ маань бидний хөгжил дэвшлийн үндэс хамгийн чухал алхам энэ болно гэдгийг л хэлмээр байна л да. Тэгэхээр энэ хэдийгээр энэ Жо Диспенза эмчийн энэ бяцлаглалын арга нь яг наана ингээд түмэнд танигдаж одоо хүрэхтэй амьдрал ахуй сайжруулдаг те хүссэн эд баялагтай болгох ч юм уу эрүүл мэнд гэдэг ч юм уу ер нь жоохон юм гадаад амьдрал тал руугаа биднээс илүү түлхүү сонирхдаг зүйлээр бидний одоо анхаарал эхэлж өртөж байгаа боловч яг нариндаа буцаад бид бүхэн зөвхөн дотоодоо анхаарах хэрэгтэй байна. Гадна байгаа энэ дэлхийн ертөнцийн хүмүүсийн зан авирыг засгаад хамаг энерги бараад ямар ч үр дүнгүй юм хийж байгаа оронд бид юуны түрүүнд өөрийгөө засах нь өөрийнхөө бодол санаа энэ бүхэн дээр анхаарч үүн дээрээ алдаа оноогоо засаад ажиллаад хөгжүүлээд явж чадсанараа бид бодит амьдрал дээр илүү одоо амжилтанд хүрч чадна гэдгийг хэлж байгаа. Энэ зүйл рүү бид анхаарад ийшээгээ орж байгаа нь үнэхээр гайхалтай гоё байгаа юм л да. Ягаад гэвэл хүн болгонд одоо юу гэдэг бурхан багшийн бяцлаглалын аргыг хийгээд та нар за тэдэн жилийн дараа гэгэрнэ гэдэг ч юм уу те. Ингээд ярих нэг хэрэг. Тэрний оронд маш олон одоо энгийн гэх юм уу юу гэдгийг тийм заавал сүнслэг тийм хөгжлийг хайхаасаа илүү материал амьдрал дээр л сайхан байж л да. Энэ насанда гоё бай гэж бодож байгаа хүмүүс ихэнх хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс зориулаад яг ийм байдлаар нь орж ирж байгаа боловч нөгөө талаараа угаасаа бидний тэр анхаарлаа дотгошоогоо хандуулах хэрэгтэй байна. Дотоодынхоо өөрийнхөө тэр дотоод ертөнцийг хөгжүүлж түүнийгээ баяжуулж түүнийгээ эерэг болгож хөгжиж гаднах амьдрал маань сайхан болно гэдэг рүү чиглүүлж ийн гэдэг маань бид бүхэнд үнэхээр олон талын ач тустай гэж би ойлгож харж байна л да. За ямар ч байсан нэг ийм байдал ийм одоо өөрхөн туршлага гэх юм за нэг сүртэй туршлага гэх юм бол байхгүй л дээ. Ямар ч байсан өөрт төрсэн мэдрэмж өөрт гарсан миний одоо дотоод гарсан өөрчлөлт маань бол нэг иймэрхүү байна товчдоо. Тэгээ хамгийн чухал зүйл маань бид өөрсдөө ажиллах өөрсдийнхөө сэтгэл дотор байгаа өөрчлөлт юун дээр бид имзэглээд ийн юун дээр уур хүрээд ийн гэдэг ч юм уу энэ бүгдээ бид нэр засаал алхамаар баг ингээл яваад их юм бол хизээ нэг цагт энэ үр дүн үнэхэр гайхалтай байх нь гарцаагүй өөр сонголт бидэнд үлдэхгүй болно. Түүнээс биш сэтгэл дотор байгаа миний түрүүний ярьжсэн сэтгэлдэх тэр одоо хоосрол, гуниг готрол зовнил төгшөр юу гэдэг те энэ бүгдийгээ гаднаас магадгүй нэг арх тамхи ухаан санаанд нөлөөлөх янз бүрийн бодис архиталт гэдэг ч юм уу те өөр ямар нэгэн тийм донтуулах зүйлээр түүнийгээ хаах гэж оролдоно гэдэг бол энэ бол бидний хувьд үндсэндээ сүрэл гэх юм уу бидний амьдралыг зүгээр шууд нурааж чаддаг хүчин зүйлс юм байгаамаа. Тийм болохоор хэрвээ энэ яриаг маань сонсож байгаа хүмүүсийн дунд ямар нэгэн төвшөнд тийм донтолтын ийм аюулд нэрвэгдэжсэн тэр тодорхой хэмжээгээр даваад туулаад явж байгаа хүмүүс байх юм бол тэр бүгдээс бид нэр давж гарч чадах юм бол цаана үнэхэр гайхалтай сайхан зүйл хүлээж идэг. Ер нь ингэж ярьдаг шүү дээ. Альва тийм амьдралд тохиолдож байгаа уналт ийм таагүй зүйлс азгүй явдал гэх юм уу те бүтлгүүд гэх юм уу те энэ бүхэн чинь хэдийгээр тухайн үедээ үнэхээр хэцүү дааж давшгүй бид нар бараг амьдралаасаа ингээд татгалзаад явчмаар санагдах үе төрж исэн ч гэсэн тэр бүгдийг давж чадах юм бол цаана маш сайхан зүйл хүлээж идэг. Өөрөөр хэлбэл бидний амьдрал тохиолдож байгаа юм болгон зөвхөн бидний сайн сайхны тулд бидний өөрсдөө маань хэн гэдэг жинхэнэ хэн болохыг таниулахын тулд тохиолдож идэг ийм зүйлс юм байна гэдэг дээр угаасаа зөндөө хүмүүсэнтэйгээ хилцсэн байдаг. Тэгээ хүн болгон өөрөөрөө өөрсдийнхөө цаг хугацаанд энэ бүгдийг өөрсдөө ээлж дараалаар энийг ойлгоод мэдрэх ийм цаг хугацаатай байдаг байх. Ямар ч байсан тэгээд ийм бяцлал энэ доктор Жо Диспензагийн бяцлаглалыг хийснээрээ бидний бодож байгаагаас илүү хүсэж байгаагаас илүү хүлээлтээс маань хамаагүй илүү тийм сайхан үр дүнд хүрэх боломж энд байгаа шүү. Тэгэхээр энд тэр үр дүнд хүрэхийн тулд бид яах ёстой вэ гэхээр тууштай байх хэрэгтэй, сахилга баттай байх хэрэгтэй.
Тэрнээс биш сэтгэл хөдлөлөөр ямар нэгэн тэр номыг олж уншаад ч юм уу эсвэл ямар нэгэн энэ бяцлагын талаар ярьсан хэн нэгэн хүний яриа айгүй сайхнаар гоёор тайлбарлаж чадсан тийм хүний яриаг сонсоод тэгэхээр тийм гоё сайхан ярьж байгаа хүний яриаг сонсохлоор чинь үнэхээр сэтгэл татагдана үстэй. Сэтгэл хөдлөн шүү дээ. За тэгээ сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдээд 1-2 удаа 1-2 сар ч юм уу те хийж үзээ сүүлдээ нөгөө амьдралд маань дээрэс нь бидний дотоод мэдрэмжинд маань өөрчлөлт өгөхгүй байх юм бол тэгээ буугаад өгчвөл тэгээ энэ маань худлаа болчихноо. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг маань асуудлыг шийдэх, шийдвэрийг гаргах хамгийн хүчтэй зэвсэг бол биш. Энэ бол одоо нэг өстой нэг хөөс гэдэгтэй адилхан те. Цаасан малгай өмснө гэдэгтэй адилхан тийм төр зургийн зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр яг үнэхээр гайхалтай эргэлт буцалтгүй баттай бодтой үр дүнд хүргэх хамгийн гол зэвсэг бол юу вэ гэхээр сахилгабат тууштай байдал байдгийм аа. Тэгэхээр та бүхэн энэ бяцлагыг хэрвээ сонирхож байгаа бол миний зүгээс хэлэхэд энэ доктор Жо Диспензагийн бяцлагын аргад яаж игээ суралцаарай гэж хэлэх байна. Суралцсанараа бид өөрсдийгөө олж мэдэх, ойлгох тэр дотоод сүнсний аялал маань хамгийн чухал зөв алхам болж чаднаа гэдэг энэ зөвлөгөө, энэ одоо өөрт төрсэн мэдрэмжээ та бүхэндээ хэлхийг хүсээд энэ бичлэгийг хийлээ. Ингээд та бүхэндээ бүгдэнд нь амжилт хүсье. За дараагийн нэг бичлэгээр уулзах байх гэж бодож байна. За баярлалаа бүгдэнд.